За энд бол хүүтэн байна. Жах төсөлөөр гүйтэн байна. Тэгээд дөөс бэлтгэлээ дуусчлаа. Одоо шууд харж ийн өнөдөр хичээлгүй. Тэгээ маргаашнаас хичээл авах юм шиг байна. Тэгээ уг нь сая юу гэж бодсон аахгүй юу? Фобо миний орё танаас тайвар гоё. Пүүснийхаа дэлгүүрийг харуулъя гэж бодсон боловч. Өнөөдөр хаалттай бүх нийтэд амралт тань өнөөдөр. Тэгээд бүх газрууд хаалттай байна. Тэгээ өнөөдөр бол юмнууд ажиллахгүй маань тэгээд маргааш нэг өдрөөс талтай тэ хэдэлээ. За тэгээ сая сайхан бэлтгэл хийлээ. Өнөөл А Б С тэгээд кадэтэ А Б бүнд холтож нэг очуулаа байна да. Бэлтгэл хийсэн. Тэгээ бус нь бол арай эрээг байна. Зарим хүмүүс аг 30 хинэ тавиулаа. Амар болоолаасан. Тэгээд одоо хэрцгаая. Let's go. The next day. Яа, өнөөдөр минь маргааш насан байна. Өнөөдөр бол гэдэг. За, өчтөр дэлгүүр хаалтайс тэ энэ дэлгүүр ахгүй одоо миний ордог байнга орж пүүза авдаг, шипи авдаг. Ер нь хөлбөмбөгийн хоёр хэсэг эндээс авдаг. За, тэгээд хэдүүл орж сонирхож би танаас харуулъя ямар юм бэ. Амар гоё зэрэг харуулъя. За, ингээ үүдээр орж ирээд шууд ишээ харцгаа. Йоо. Гэт бүх зэвсэнүүд тэг бүр гол нь гарын үсэгтэй байгаа. Янз нь эрости. Йоо, зүгээр яа ятам би. За ингээ алтарт домогт бүх хөлбөмбөгийн тоглогчид бүх ч гэж ер нь хин Пүү Патрик ёо зүгээр. Тэг би энэ л зөндөө орч ирдэг. Танаас харуулхад бол юм байна. Cristiano Ronaldo сүү бэж бэн. Эм гоос. За ингээ интро хийсэн заяа. Дөнгөж хэлсэн. Зарагч нь. За одоо шууд. Зя доктор эхний хэсэг. Монгол хэлний дэлгүүр байлч. За энэ бол ингээд ер нь баг бүх төрлийн бүх багийн 1 2 3 дорж ирсэн бүгд. Энэ дөр юм л шүү. За энэ хэсгүүдээр бол ингээд бүх жерсинүүд байж байна. За энэ талаас ингээд дэч socks амснод за одоо иш яваад за ингээд стил явсаар за ингээд эдний хэсэг рүү орт юм аа футбол мань яг дэл зөвлөгөө өгдөг хэсэг байж байна. За энд одоо харагдаж байна те пүүз хаалгач футсалын хэсгүүд аа. За энэ талтай ингээд бөмбөгнүүд байж байна. Бүх төрлийн жирсэн. Гоштой. Хөлбөмбөгчд бид нар бол зөвхөн хөлбөмбөгийн хэрэгслийн дэлгүүрлэл бол зөв өдрөөлгөн дармаадаг бүр ингээд цаанаасаа л ингээл бүр дотор ингээл түгшээл амар гоё мэдрэмж өгдөг. За энэ чинь шимпадад байж байна. Харчин ингээд бүр төрөл төрлөөр бүх брендийн бүх шимпад бүх сайзаараа гээд тэ нэтлээ ингээд шимпад ингээд өмсгдөг. За энд ингээд өмсдөг шингардууд энэс ингээд төрлийн амьсгал ямар хүнтэй гэдэг вэ гэхээр шүү дээ. Энэ хийдэг л энэ 40 евро. 40 евро дөрөв 160 мянга. Бас л лөө. Тоглогч нарын амьсгал юм үнэтэй байдаг аа. Тэ. Энд аим гоо зурцтай шүү. Аим гоо. За хамсэж за ишэл ортомсэж хай сокс гэсэн. Гэтэ хай сокснууд даваа талын юм гоё дэвгэнт ингээд бид нар ер нь бол ингээд их одоо үеийн тоглогч нарын бүтэн сокс өмсдөггүй. Амс тийм яг амсисхийн дандаа ингээд хайчил өмсдөг. Тэгээд тэрэн зориулагдсан бүр яг ингээд зориулагдсан гэж. За энэ талд ингээд футсалын хэрэгслүүд байж байна. За ийшээ яваад хаалгах гэж байна.
хаалгачих. Тэгэл хаалгач нарын бүгд юм байна дөө. Эсвэл. За футсалын хэсгээс гараад энэ спрейдэ чинь. За гараад шууд юу руу гоё. Экэд төвсг яа шиний хэсэг хамгийн гоё. Надад бол хамгийн гоё. За энэ талаас авахлаад бүх брэнд ажаа. За энэ New Balance ажин, энэ Adidas F15 үдэж байна. Үдээсгүй Academy-с элит төртөл бүх загварууд FG, HG, SG гэдэг бүгд байж байна. Энэ дэр нь бол зөвхөн үзүүлэнгүүд тэгээд энэ reception дээр хэлээд шууд шипэгчин авчиад үзүүлэх гэсэн. За энэ Copa, Mizuno мэдээч Mizuno. Тэгээд ийшлээд Nike-ийн пульснууд байж байна. Эй, сүүл гарсан загвар шүү дээ. Phantom GX 6 энэ таалагдчихаа, их таалагдчихаа. Яг нөө Mercedes өмсөлтэй зөгцсөр юм шиг санагдаад байна. За ингээл бүх төрлийн пульснууд дөө. За ийшлээ Pumas байгаа. За нэг иймэрхүү даа. За би та нарт үзүүлэхээр ийм 2 пүд сонгосон байгаа. Сая receptionist захиалуулаад. За энэ дээр voice over хийж байгаа шүү. За яагаад гэвэл яг энэ хэсгийн би уг амар хэм ярьсан боловч энэ сонсогдоогүй байна. Тэгээд юу ярьсан бэ гэхээр за ер нь бол би яг 2 пүд үзэж байгаа. Зүүн талд өмссөн байгаа одоо энэ харагдж байгаа цагаан өнгийн пүз нь болохоор Adidas F50 Elite Салахын Мөв Салахын гаргасан ийм нэрийн пүз байгаа. Энэ нь бол зүгээр аим гоё харагдчихсан. Бүр яг ингээд цагаан тэгээ ингээд 3 Adidas-ийн 3 зураасан дээр ийм алтлаг ийм зэвэрсэн өнгө оруулж ирсэн. Тэгээд энэ нь болохоор энэ дизайныхны нэлмэд нь болохоор Мөв Салахын Египтийн удамшил болон өндөр хурд довтлогооны хүч гэх мэт сэтгэлгээг илэрхийлж гаргасан юм билээ. Тэгээ энэ нь болохоор одоо яг энэ ойртуулж харах юм бол Hieroglyph гэд тэмдэг байгаа юм билээ. Тэр нь болохоор нэг юм шууны Египтийн шууны нэг юм тэмдэг юм билээ. Тэгээ тэрийг бол яг энэ цагаан өнгийнхөө яг энэ уртлын хэсгүүд дээр ингээд тодтогч өгсөн үнэхээр гоё юм яг жигүүрүүдийн тоглогчдод тохирохоор пүүз илээ. Тэгээ надад бол үнэхээр таалагдсан. Харин баруун талд өмссөн байгаа пүүз нь болохоор энэ саарл пүүз ууз хилтэй тонгтой. За энэ нь болохоор Predator Adidas Predator 26 Grey Black гэдэг энэ шинэ бас загвар байгаа 26 онд гарч ирж байгаа. За энэ юугаараа давуу талтай юм бэ гэхээр ер нь бол энэ Adidas Predator гэдэг загвар анх 1990 онд гарч ирсэн. Тэгээ одоогоор бол 36 жил өнгөрсөн гэдэг чинь үнэхээр сайн дэвшилсэн зөө. Готлнуудын өвдөх юм бол яг энэ хөл өмгчдийн готлнуудын өвдөх юм бол одоо ингээ харах юм бол тэр баруун талын пүүзийг харах юм бол ингээд дээдлийн хэсгэрээ одоо fiber touch буюу үнэхээр ийм хүл дэвтэйхэн тийм зориулагдсан материалаар хийгдсэн. Тэгээд одоо энэ харагч байгаа тэр дээдлэлт нөө тонг байгааз хилтэй байгааз тэр хилийг болохоор ер нь би бас багахтай ингэж боддог гэсэн. За энэ ингээ хилийг ингээд уртталт ингээ ийм том дахиад нэг ийм том юм байхад яаж бөмбөөсөө мэдрэх юм бэ гэд зориг хүрээд ийм пүүз бол автгүй байсан. Тэгээ яг одоогийн байдлаар бол ямар ч хамаагүй зү та нар зүгээр аваад үз. Оргийн гол нийлэтийг авч үзээрэй. За тэгэх юм бол илүү гоё мэдрэгдэн. Тэгээд бөмбөг хөшгөлөхөд ч гэсэндээ нэг ийм бүүст өгч байгаа юм шиг илүү харин ч илүү эсэргээрээ ийм илүү тав тухтай мэдрэмж өгд юм бэлээ. Тэгээ бас аюулгүй гэсэн үг. За тэгээ тэрийг бол тастан мастан гэсэн ойлголттой байхгүй тэр хилийг бол. За тэгээ миний хувьд бол яг энэ зүүн талд байгаа Мөв Салахын яг энэ цагаан өнгийн пүүз бол үнэхээр их таалагдсан. Харин баруун талын пүүзэнд бол яг тэр уулны хэсэгтэй бол зүгээр ярих юм байхгүй. Скорпионы тэр хэсэг бол класс. За 3 дахь шиг. Яриадас Phantom GX and яан цэнхэр ассан. Чат.
Yeah, let's go to my house. За ингээ гэрлөө явцгаа хэвлээ. За би штэ танаас тийчлээд юм аваагүй ш. Авсан. Энэ тоо авсан байх нь биш. Тэгэхээр юу гэж бодож байна? Натаа цаа үзээ. Одоо гэрт очиж байгаа үзээ. Ихсэн байна. Let's go. Yeah, I'm so happy though. Like, wish. За бүгд нь орой мэндэ. За би ч одоо тааш тийм үйл хэллээ тийм ээ. Би дүнсээ оройос жим очиад өдөрлөө. Орой болоод жим ороод орой болоод ч өдөрлөө. Тэгээд хүссэн хүлээсэн unboxing хийцгээд тэгэхдээ та нарт хэдэн зөвлөгөө өгье. Яадаг вэ гэхээр за мэдээж харуулсан өнөөдрийн та нарт танилцуулсан Football Mania-гаас бол пүүз авсан. За тиймээс ямар ч утгатай пүүз юм бэ маш туучтай маш тийм зүйлсүүд болсон. За мэдээж Adidas-ын пүүз. Gonna open. Yes. За мэдээж бичих нээж. За араас нь бот нээж. За энэ уутын араал ер нь хөлөн бөчт бол ямар пүүзтэй байгааг маш шууд мэдчихэж байгаа. Тэр нь бол элит пүүз дандаа ийм уут ирдэг байхгүй. Тэр мэдгүй хүмүүс үлдээ. Элит пүүзийг бас нэг таних зүйлнээс уут гэж болно. Тэр пүүзнээс уут ирдэг. За open up. Yes sir. За энэ леженда. Чихний нөгөө пүүз чинь шүү дээ. Та нар санаж байгаа бах те би баг 2 сарын өмнө ийм пүүзтэй байсан. Гэхдээ яасан бэ гэхээр за одоо энэ зургийг харуулъя заяа яасан бэ? Энд чинь ингээд урагцсан юм аа. Яг энэ дээр ингээд яг бэлтгэл хийж байгаа маа нэг найз гიშгэд тэгээд энэ чинь нэг реписэн байгаа. Тэгээд энэ Европт яг энэ хөлбөмбөгийн дэлгүүрүүд яадаг вэ гэхээр яг одоо энэ дэлгүүрээс жишээ авах юм бол 1 сарын дотор ресептэн дээр бичсэн байдаг. Ингээд 1 сарын дотор ямар нэгэн гэмтэл очих юм бол пүүзэнд гэмтэл очих юм бол шууд солиулж болдог. Гэхдээ шууд солиулахгүй заавал тэр чинь ингээд процесс хийгээд ингээд яаж хийж за энэ яг ингээд хүлээн зөвшөөрөгч байна. За энэ яг ингээд одоо бид нэр ингээд буцаах ёстой байна гэсэн тийм үр дүн шинжилгээнээс ингээд пүүзийг буцааж өгдөг. Окей. За тэгээд миний хувьд бол пүүзээ айл хаасан баг 2 сарын өмнө буцааж өгсөн. Тэгээд сарын дараа эхлээд надад хариу өгсөн. За пүүзээ ирж аваарэ гэд. Тэгээд тэрнээс өмнө би зөндөөс очиж асуусан. Тэгээд яагаад гэхээр бас пүүзний хэрэгтэй байсан. Пүүзээ санаж ирсэн учраас. За тэгээд дараа нь бол яг намайг Итали явсны дараа намайг пүүзээ ирж аваарэ гэд. Тэгээд одоо шууд ирээд өчигдөр орой ирээд тэгээд за ихний ажиллаа шууд пүүз аав. Симээс солиулаад пүүз аав гэсмэсэн. Тэгээд сая авлагчиж бүх хэдүүлээ пүүз авлаа. За тэгээд ийм пүүз гэж юм байна. Тэгээд өөрөөс харуулъя заяа. Гэт энэ бол limited edition бас Bellingham-ийн гаргасан Predator ийм тонгтой ийм тэр нь бол миний байрал дээр тоглодог 6-8 дээр тоглодог ийм тоглогч нарт зориулагдсан пүүз байгаа. Хөлөм бас гоё пүүз шүү дээ. Материал гоё. Нарагч нь celebration нэ. За тэгээд нөгөө юуныхаа пүүзийнхаа юм дээр ийм за би одоо тааллаа. За одоо энэ харагдаж байгаа. Нөгөө юуны одоо юун дээр юу гэдэг лээ? Энэ оловчин дээр харагдаж байна ёо галзуу бастай. Гоё штэ. Тэгээд би ер нь баг бүхэл төрлийн шипнүүдийг сонирхож үзсэн. FG-ийн ямар ялгаатай юм гэхээр энэ пүүзний энэ одоо уул хадааснууд байна шүү дээ. Энэ маш ялгаатай. FG нь одоо
холимог амьд зүйлэг болон artificial grass зориулагдсан. Эдийн болохоор зөвхөн artificial grass. Би ер нь л өмнө жил ингээд одоо нэг жил бүхэл маш сайтай сурцсан. Тэгээд туршлага байгаа. Тэгээд ер нь л хөвчлэн artificial grass дээр тоглох учраас AG boost хэрэгтэй. Гэхдээ FG boost-нуудын улан хамаагүй гоё яадаг, гоё харагддаг. Гэхдээ AG boost-нууд илүү эдгээр удаан тэгээд илүү чанартай гэсэн үг. Яг зориулагдсан учраас. За тэгээд SG гэж усаа тэр нь болохоор хадаастай илүү нөө professional хүмүүс тоглодог, яг амьд зүйлхнээр тоглодог учраас. Одоо яг одоо та нарын үздэг жишээлбэл одоо юунууд алдартай тоглогч нар ч бүгдээ SG бууцуудыг хэрэглэдэг гэсэн үг. За тэгээд хэдүүлээ одоо үзэж үздэг. Зөвхөн ингэж харагдаж байна. Look at this. Somebody come look at this. Look at this. Somebody come and look at this. Look at this. Маргааш бэлтгэлтэй зэрэг та нар ингээ харсан баг. Одоо энэ постэр байгаад толно. Байгаад гэж ер нь дараагийн шинэ постээс солилцоод толно. Тэгээ өмнө нас нэг юм болсон юм аа. Яг яасан бэ гэхээр нөө surf cup-ын тэмцээн ба штэ. Тэрэн дээр яг би уг нь яг орохынхаа өмнө шинэ аваад шинэ нэг Phantom GX6 гэдэг Олбошарангтай маш гол үзсэн тэгээд авсан. Тэгээд surf cup-ын өмнө аваад яг тэр чинь 4 хоног болсон. Surf cup 4 хоног болсон. Яг 3 өдөр хоёроо автобуснаас буухдаа мартаад, уудтай нэг юм мартаад тэгээд бүү залтсан байт юм аа маш гоёлтой. Хайрлаа штэ. За тэгээд та нарыг бас тодорхой бас шипэний ойлголттой болсон байх гэж бодож байна. Тэгээд Испани ер нь бас нэг юм ихүү. За тэгээд дахиад нэг football emotion гэдэг дахиад пост мэдээлэл байгаа. Тэрийг бас та нарт очиж үзүүлж бас болно. Тэг коммент бичээрэй. За тэрийг бас үзмээр үзмээргүй нөө. Тэгээд football mania-гийн хувьд миний ер нь бол баг энэ чэнэс одоо дөрөвдөг бүз авч ийн. Тэгээд үнхээр гоё дэлгүүр бас wide стайлтай авахд ч үнхээр гоё харилцаа сайтай. Тэг үнхээр гоё та. За тэгээд нэг юм хөө. Одоо пүзэсэл би очиж усан байгаа. Тэг хамаарлаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Покачка.